Өнөөдөр би Хятадд Монгол үндэстний зоог гэж нэрлэгддэг онцлог нэг амттныг танилцуулахаар Бээжингийн нэг Монгол ресторанд ирээд байна. Хөрмөл хороод. Андуурчлаа штэ. Ахаад явъя. Энэ одоо юу вэ? Энэ хөөсөн чихэр шиг харагдаж байна штэ. Энэ харин сонирхолтой байна шүү. Энээс нэг амсаж үзье. За энэ хөөсөн чихрийн голд харагдаж байгаа дөрвөлжин шар бол бүрмэл хурууд. За манайхан одоо хуруудаан инновацлж ийм амттан болгосныг хятадууд шахшиж Монгол амттан гэдэг л дээ. За олон таван үг ярилцлагаар амсаж үзье. Чихэр нь ингээд зажлагтангууд чихэр нь бутраад цаанаас нь гой сүү амтлагдаж байна л да. Яаж ингэж одоо хөвөн шиг ингэж чихрийн баяжмалаараа энийг бүрдэг бол гал тоогоор нь очиж хармаар байна. Тийшээ би. За энэ чи одоо яг миний хэлээд байгаа хурууд яг оргоорон байж байна да. Гэхдээ Монголд яг яаж нэрлэдэг бол сүүн хурууд юм уу, сүүн бяслаг гэдэг баг тий. Уул нь яг ингэж шаардлагууд юм байна штэ. За хуруудаа одоо ингээ гуриланд бүрчлээ. Гэхдээ энийг яаж ингэ хөвөн чихэр шиг болгодог бол? 咱们一会儿去外面展示。你可以试一下，就把这个奶豆腐插在这个肚脐。 这个就的。Сайлхан жоохон хийсчихлээ. Гэхдээ надад бол гоё л харагдаж байна. Одоо нөгөө саяныхаа нөгөө унжсан хэсгийг бас ингээ дээгүүр нь овоолох юм байна л да. Яг хялгас шиг болчих чихэр нь. 然后那我试一遍。我可以吗？可以。 За аюулгүй байдлыг бодоод намайг Хөөе одоо чихрэн бороо орчих уу? За ямар болж вэ? Яала. За ямар байна? Та нарын хувьд хэр санагдаж байна? Өнөөдрийн энэ бүрмэл хуруудыг хийх явц зугаатай санагдсан уу? Сонин хачин хоолунд хаагур байна. Навчаатай хамт байгаарай. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.